4 дахь асуулт. Юнгийн санал болгосон 3 асуултын дараа өөр нэгэн гүн гүнзгий зөрчил оршдог. Бид бусдыг уншихдаа үнэн дээ. Тэднийг бос өөрийгөө л уншиж байдаг гин. Юнг нэгэнтээ төсөөлөл болон тусгалууд буюу projections нь ертөнцийг бидний өөрсдийн үл мэдэгдэх нүүр царайны хуулбар болон хувиргадаг гэж хэлжээ. Та хэн нэгнийг хараад хүчтэй сэтгэл хөдлөл, дургуутсал, зэвүүцэл, атаархал, эсвэл бишрэл мэдрэх бүрт тэрхүү хариу үйлдэл нь бодтой бос байдаг. Энэ бол таны өөртөө нүүр тулахаас зөргсөж буй ухамсаргүй хэсгийг тань тусгаж буй толим. Таныг тэр их хуурамч хүн гэж хэлэхэд энэ нь магадгүй хизээ нэгэн цагт хайрлагдахын тулд жүжиглэх шаардлагатай болсон таны өөрийн тэр хэсгийн хариу үйлдэл байж болох юм. Та хэн нэгнийг их зантай гэж бодож байвал магадгүй та бусдад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд өөрийнхөө доторх өөртөө итгэлтэй байдлыг дарж сурсных байж магадгүй. Бид ертөнцийг байгаагаар нь биш, харин бид өөрсдөө ямар байгаагаар хардаг. Юнгийн нэгэн эмчилгээний үеэр нэгэн нэгтээ өөрийн залуу, өөртөө итгэлтэй яриасаг хамт ажиллагчдаа маш дургүй байгаагаа хэлжээ. Тэр намайг галзууруулах төхөж байна. Үргэлж өөрийгөө гайхуулж хитрхи их өөртөө итгэдэг гэв. Сэтгэл завсалж инээмсэглээд та түүний өөртөө итгэлтэй байдалд дургүй байгаа юм уу? Эсвэл та өөртөө зөвшөөрөгддгүй тэр зүйлийг тэр илэрхийлж байгаад дургүй байгаа юм уу гэж асуухад өрөөнд намгүн болов. Эмэгтэй доош хараад таны зөв байх. Надад эмэгтэй хүн хитрхи их тодорч болохгүй гэж заасан юм гэж шивнэлээ. Тэр мөчөд тэрээр бусдын биднийг бохимдуулдаг зүйл бол ихэвчлэн бидний өөртөө хоригдсан тэр зүйл байдгийг ойлгосон юм. Юнг үүнийг сэтгэл зүйн төсөөлөл буюу өөрийн доторх илааршаагүй зүйлийг бусад руу чиглүүлэх хамгаалалтын механизм гэж нэрлэсэн. Өсөлт хөгжилт гэдэг нь илүү дээр болох биш, харин бүрэн бүтэн болохыг хэлнэ. Хэн нэгэн таныг гомдоож байгаа бол тэр хүн дайсан биш, харин таны хаана эрхчлөөгүй байгааг харуулж буй багш юм. Саран далаад хүрэхгүйч түрлэгийг хөдлөгдөхтэй адил бусад хүмүүс таны сэтгэл хөдлөлийг үүсгдэггүй, харин таны дотор байгаа зүйлийг л гадаргуу дээр гаргаж ирдэг. Дараагийн удаа хэн нэгэн таны уур, атаархал, эсвэл хачирхалтай мэдрэмжийг төрөөлөх үед тэднийг унших гэж бүү яар. Төр зогсоод өөрөөсөө асуу. Миний аль хэсэгт хүрсэн болоод би ийм хариу үйлдэл үзүүлж байна вэ? Хэрв та өөрийгөө гүн гүнзгий таньдаг болвол хүн бүрийг ойлгож эхэлнэ. Учир нь бид бүгд нэг ижил сэтгэл зүйн материалаас бүтсэн байдаг. Юнг хэлэхдээ өөрийнхөө харанхуйг мэдэх нь бусдын харанхуйтай харьцах хамгийн шилдэг арга юм гэжээ. 6 дугаар хэсэг 4 дахь асуулт. Олон хүний асуухаа мартдаг 4 дахь асуулт бол энэ миний тухай юу гэлжилж байна вэ? Энэ мөчөд гадагшаа чиглэсэн аялал ятгшоо эргэдэг. Таны тэдний тухай бодсон бүх зүйл, хүйтэн хүндий байдал, их зан, эсвэл танд учруулсан өвдөлт үнэндээ таны тухай ямар нэг зүйлийг хэлж байдаг. Юнг хэлэхдээ таны харах үнцэг зөвхөн өөрийнхөө зүрх сэтгэлийг харж чаддаг болсон цагт л тодорхой болно. Гадагшаа харсан хүн зүүдэлдэг, дотгошоо харсан хүн сэрдэг гэжээ. Дэлхийн ертөнц бол том дэлгэц, харин таны оюун ухаан бол проектор юм. Good Will Hunting кинонд Will хэмээх сууд ухаантан өөрийгөө их зан, үл итгэх байдлын цаана нуудаг. Тэрээр бусдаас шарх авахгүй тулд тэднийг төрүүлж уншдаг. Гэвч хүмүүс үнэндээ бусдад ойлгохдоос биш, харин өөрийнхөө дотор нуугдаж буй зүйлийг дэндүү тодорхой ойлгохоос айдаг юм. Хэн нэгэн таныг гомдоож байгаа бол тэр нь таны доторх илааршаагүй зүйлийг харах боломжийг олгож байна. Жишээ нь хэрв та хуурамч хүмүүс дургүй бол магадгүй та өөрөө хайрлагдахын тулд баг зөөж байсан тэр дурсамжаа үзэн ядаж байж болох юм. Та тэр дурсамжаа инэрэнгүй сэтгэлээр хүлээн зөвшөөрөхөд тэрхүү бохимдол арилнаа. Хорт буюу токсик хүмүүс ба өөрийгөө хүнддэхгүй. Хэрв таны уншиж буй хүн зүгээр нэг шархацсан нэг юм биш, харин хорттой буюу токсик байвал та яах вэ? Тэд өөрсдийн өвдөлтийг эдгэрэх гүүр болохын оронд бусдыг шархлуулах зэмсэг болгон ашигладаг. Юнг тэднийг сүүдэртэй амьдарч буй хүмүүс гэж үзсэн. Тэд өөрсдийнхөө өвдөлтийг харж зүрхлэхгүй байгаа учраас түүнийгээ бусад руу шийддэг. Тэд таныг даарч, давшилж байгаа мэт харагдавч үнэндээ өөрийнхөө доторх сүүдэртэйгээ тэмцэж байгаа хэрэг юм аа.
Өөрийгөө хүндэтгэх 5 зарчим. 1-р сүүдрээ таньж зөв совингийн хариу үйлдэлээс татгалз. Хэн нэгэн таныг доромжлох үед хариу дайрах хүсэл төрөх нь таны доторх сүүдэр удирдлагыг авч буй хэрэг. 3 секунд төр зогсож гүнзгий амьсгаа ав. Өөрийнхөө уурыг ажиглагчийн нүдээр хар. 2. Өөрийн мөн чанарыг дайралтаас тусгаарл. Та бол бусдын харж буй дүр биш. Харин өөрийгөө хардаг тэр нэгэн юм. Бусдын хэлж буй үгс бол тэдний л дотоод ертөнцийн тусгал юм. Хэрв та би хангалттай сайн гэдэгтээ итгэлтэй байвал гадны дайралт таныг шархтуулж чадахгүй. 3. Хорт байдлыг бөөдүүрэй. Mirroring. 2 тал өөдөөдөөсөө харвал гэрэл тусахгүй. Зөвхөн төгсгөлгүй давтамжил үүснэ. Төр зогсох нь сул дорой байдал биш. Харин сүнслэг үйлдэл юм. Тэдний тоглоомонд бүү ор. 4. Хэл хязгаар тогтоох нь individuation буюу өөрийгөө бүтээхэн үйл явц юм. Та хэн бэ гэдгийг юуг хүлээн зөвшөөрч юунаас татгалзахаа тодорхойлох ёстой. Энэ бол өөрийгөө хайрлаж буй хэрэг юм. 5 дугаарт өөрийгөө ажиглал. Хорт хүн таны ямар шархыг хөндөж байгааг анзаар. Тэд таныг гомдоож байгаа биш. Харин таны доторх илгааршаагүй шархыг сэрийж байгаа юм. Бусдыг уншина гэдэг нь тэднийг хянах гэсэн үг биш. Харин өөрийгөө таних, хүнлэг чанараа сэрээх урлаг юм. Юнгийн хэлснээр өөрийнхөө харахууг мэдэх нь бусдын харахуутай харьцах хамгийн шилдэг арга юм. Хэл хязгаар тогтооно гэдэг нь юун туруунд эсэргүүцэл биш. Харин ухамсарын үйлдэл. Энэ нь би тэдэнд сургамж өгөх болно гэдгээс бас харин миний доторх ямар үнцэн хамгаалалт хүсэж байна вэ гэх асуултаас эхэлдэг. Хэн нэгэн бидний хэл хязгаарыг давах үед бид ихэвчлэн тэдний зан авир юу хэлж, юу хийсэн дээр нь төвлөрдөг. Гэвч Юнгийн өнцгөөс харуул хэл хязгаар тогтоох үйлдэл нь гадагшаа биш, дотгошоо чиглэдэг. Энэ нь бидний дотоод хэл хязгаарыг тодорхой ухамсарлахад тусалдаг юм. Юу биднийг шархтуулдаг вэ? Юу биднийг тэжээдэг вэ? Юу биднийг өөрийгөө алдахад уусан алга болоход хүргэдэг вэ? Өөрийн сүнсийг нэгэн байшин гэж төсөөл. Дотроо орж буй хүн бүр өөрийн энерги, үнэр, сэтгэл хөдлөлөө авчирдаг. Хэрв та хаалгаа хэрхэн цоожлохоо мэдэхгүй бол тэд дуртай цагтаа орж гараад замраагүй байдал үүсгэчгээд явчихна. Хэл хязгаар тогтоох гэдэг нь хаалгаа эзэмшиж сурахыг хэлнэ. Хэн урагдах вэ? Хэн үгүй вэ? Ямар нөхцөлд тэд саадаж болох вэ гэдгийг шийдэх хэрэгтэй. Энэ нь тусгаарлагдахын тулд биш. Харин тэрхүү байшин буюу өөрийгөө үеимээ самуунаас хамгаалахын тулд юм. Бодит байдал дээр олон хүмүүс хэл хязгаар тогтоож чаддаггүй нь үүнийг мэдэхгүйдээ биш. Харин айдагтаа байдаг юм. Үзэн ядагдахаас айх айдас, амжхан мэд харагдахаас айх айдас, хайр үнээс л хамаардаг гэж итгэдэг тэрхүү хүлээн зөвшөөрөгдөх байдлаас айх айдас. Гэвч Юнгийн тэмдэглэснээр айдас бол бид персона буюу нийгмийн багны сүүдэрт амьдарсаар байгаагийн тэмдэг юм. Individuation хийж буй хүн тэрхүү багийг хуулж эхэлдэг. Тэд хайр гэдэг нь өөрийгөө арилжаалах хэрэг биш гэдгийг, жинхэнэ зохицол гэдэг нь хоёр хүн бие биенийхээ хэл хязгаарыг хүндэтгсэн цагт л ирдэг гэдгийг ойлгодог. Өөрийн биедээ өгөх тангараг. Хэл хязгаар тогтоох нь мөн чанартай. Individuation буюу өөрийгөө бүтээх эрх юм. Хэрв та бусдад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд биш, харин өөрийн сүнсийг хүндэтгэхийн тулд амарч байгаагийн тунхаг юм. Таныг шархтуулж буй бүх зүйлд үгүй гэж хэлэх бүртээ та өөрийн жинхэнэ мөн чанартай тийм гэж хэлж байдаг. Юнг нэгэнтээ амьдралын хамгийн том давуу эрх бол өөрийнхөөрөө байх явдал юм аа гэж хэлсэн. Хэрв та үргэлж бусдын дотор уусан алга болж байвал та өөрөө өөрийгөө бүтээж чадахгүй. Эхлэхэд энгийн бөгөөд хүчтэй арга бол өөрийн энергийн хэл хязгаарыг бичих юм. Дараах 3 өгүүлбэрийг дотоод тангараг мэт бичээрэй. 1-р намайг өчүүхэн мэт мэдрүүлж буй ярааг орхиод явах эрх надад бий. 2. Би амарч байгаагаа зөвтгөх албагүй. 3. Өөртөө үнэнч байхын тулд бусдын урмыг хугалахыг би өөртөө зөвшөөрч байна. Хэл хязгаар гэдэг нь нэг удаа босгоод орхих зүйл биш. Энэ нь өдөр бүр хадгалагдах ухамсарын төлөв юм. Чимээгүй байхын хүч сүүдэртэй нэгтгсэн хүний үйлдэл.
Хорт хүмүүс энергийн тохионд маш мэдрэмтгий байдаг. Гадаад хүч чадал биш, харин дотоод энерги. Та би энэ талаар ярмааргүй байна гэж хэлэхдээ дотроо айцтай байвал тэд улам шахна. Харин таны зүрх сэтгэл хад мэт бат бөх байх үед тэд зогсох болно. Учир нь хэл хязгаарыг сул дорой байдлаар тогтоодоггүй. Үүнийг зөвхөн өөрийн гэрэл ба сүүдрийг нэгтгэж зохицуулж чадсан хүн л барьж чадна. Хамгийн чухал нь хэл хязгаар тогтоох нь тусгаарлалт биш. Харин хайрын үйлдэл юм. Та буруу зүйлд үгүй гэж хэлэхдээ хайрлах чадвараа хамгаалж байдаг. Учир нь хайр гомдол донд цэцгэлдэггүй. Энэрэнгүй сэтгэл ядаргаан дээр ургадаггүй. Хэл хязгаар тогтоож мэддэг хүн бага хайрладаггүй. Харин тэд ухамсартайгаар хайрладаг. Юнгийн ертөнцид сүүдрээ нэгтгэхийг хүн бол өөрийгөө мэдлэхгүйгээр сүүдэртээ захирагцаар байгаа хүн юм. Тэд ярих, хариу үйлдэл үзүүлэх, батлах шаардлагатай байдаг. Учир нь тэд өөртөөгөө тэнцээр байгаа юм. Харин өөрийнхөө тэрхүү бараан талыг таньж, түүнтэй эвлэрсэн хүн өдөөн хатгалах бүрд хариу үйлдэл үзүүлэхээ болдог. Тэд бууж өгсөндөө биш, харин батлах шаардлагагүй болсондоо чимээгүй байж чаддаг. Зэм багшны сургамж хорт бэлгээс татгалцгана. Нэгэн шав зэм багш дээр ирээд "Багшаа, намайг доромжлоо. Тэр хүнийг буруутайг нь ойлгуулахын тулд би яах ёстой вэ?" гэж асуухад багш нь "Хэрэв хэн нэгэн чамд бэлэг өгөхөд чи авахгүй бол тэр бэлэг хэний их болох вэ?" гэж асуув. Шав нь "Өгсөн хүнийхээ л байна." Гэхэд багш нь инээмсэглээд "Доромжлолч мөн адил шүү дээ. Та чимээгүй байхдаа тэрхүү хорт бэлгийг хүлээж аваагүй хэрэг юм. Та түүнийг газар тунгааж эзэнд нь буцааж өгч байна" гэжээ. Хорт хүнтэй маргалтгаа болж чимээгүй байхыг сонгохдоо та тоглоомоос өөрийн энергийг татаж авч байгаа юм. Та цаашид чирэгдэхгүй, харин төвдөө бат зогсно. Энэхүү чимээгүй байдал нь таныг өөрийн мөн чанарт ойртуулдаг. Юунг сүнсийг өөрийн гэсэн хэлтэй бие даасан оршихуй гэж үздэг байв. Тэр нь үгээр биш, мэдрэмж, зөн совин, амгалан байдлаар ярьдаг.